Илтгэгч нь Бурхан халдун хайрхны төрийн тахилгын дэгийн тухай. Илтгэгч нь хаш маргад хан хинтийн уулсын тусгай хамгаалтын газрын хамгаалтын захиргааны дарга. За тавханд энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол хан хинтийн уулсын тусгай хамгаалтын газрын хамгаалтын захиргааны дарга хаш маргад байгаа. За ер нь бол Бурхан халдун хайрхны тахилга бол ер нь бол монголчуудын язгуурын одоо хамгийн эртний одоо тахилга дуулуудын маань нэг байгаа. Тэгээ энэ Бурхан халдун уулын тахилгын одоо дэгийг Монгол улсын ерөнхийлөгчийн одоо зарлиг шийдвэрээр төрийн тахилгатай уул хайрхтын одоо дэгийг бол тогтоосон байдаг. Хамгийн сүүлд бол 85 дугаар одоо тогтоолоор ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн тахилгатай уул хайрхтын дэгийг бол тогтоосон байгаа. За Бурхан халдун уул маань бол юу болж явах вэ те? Бурхан халдун уул маань бол үндсэндээ ер нь бол дархан аврах гэдэг шиг ер нь бол эртний одоо тахилгатай за эзэн Чингис хаанаас хойш одоо тэгэл 1227 онд одоо Тэнгэр тайлсныхан дараанаас одоо гэдэг юм уу. За тэгээд одоо сайшаал ерөөлтийн 25 дугаар он буюу тэр 1818-9 оноос хойш тахилгуудын одоо 24 он хүртэл те 1924 он хүртэл тахилгын одоо юу маань үргэлжилж явсаар хагаад нэг хэсэг бол одоо яг төрийн зүгээс одоо тахдаг энэ тахилгын дэг горим маань бол үндсэндээ орхигдсон. За энэ үзэл сурдлын хүрээнд бол орхигдж байж байгаад 1995 оноос хойш одоо Монгол улсын ерөнхийлөгчийн одоо 110 дугаар зарилэг гарснаас хойш одоо ингээд тахилга маань бол сэргсэн. За ингээд сэргэхдээ бол анх Монгол улсын ерөнхийлөгчийн зарилга 95 он 110 дугаар тахилгаар 3 уулын тахилгаар сэргэж ирсэн. За энэ бол Отгон хайрхан, Бурхан халдун буюу Хинтийн хан уул. За богд уул гурвыг бол тахихаар за тусгаалan одоо Хинтийн хан уулын бол бүх цэргийн хар сүлтний тахилгатай байхаараар гэсэн ерөнхийлөгчийн 110 дугаар зарилга гарч ирсэн. За ингээ 3 жилд нэг удаа тахидаг болоод ингээ явж итлээ. 98 он 95 он дахиад 98 он дахиад энээс хойшх нь болохоор дахиад одоо тий төрийн тахилгатай уулууд нэмэгдсэнтэй холбоотойгоор ингээ 4 жилд нэг удаа тахидаг болоо явсан. За ингээ явж итл сүлдээ одоо 15 оноос хойш төрийн тахилгатай 10 одоо уул хайрхад болоод явсан. За ингэсэн чинь одоо нэг жилд 2 уул хайрхтайг ингээ дахиж явна гэж ингэж явсаар хагаад жилд одоо 2 уулыг ингээ дахиад явахаар ингээ 5 жилийн хугацаатай ингээ тахидаг болоод ингээ явсан. За одоо болохоор яг өнөөдрийн байдлаар бол 13 уул хайрхныг одоо тахидаг болсон. Сүүлд одоо өнгөрсөн жил Бурхан бодоо уулыг нэмээд 13 уул хайрх төрийн тахилгатай болсон. Тэгэхээр ингээд төрийн тахилгатай уул хайрхтуудын маань одоо тахилга нэмэгдэх тусам одоо тахидаг зайн холдоод ах юм уу гэдэг ийм асуудлууд бас ингээд үүсдэг. За ер нь бол одоо яг хуу 1995 он төрийн тахилгатай болоод за 13 онд одоо тий аялах журам нь одоо батлагдаад за 2013 онд одоо тий засгийн газрын тогтоолоор Монгол үндэстний одоо бахархалд хайрхан болсон. За түрүүн одоо булаг доктор одоо ярьжсэн үндэсний бахархалд гэдэгт одоо юу орох вэ гэдэг. Энэ бол одоо биднүүсийн тухайн үедээ биднүүсийн одоо ярьжсэн одоо ойлголтоор бол өөрийгөө монгол хүн гэж боддог дэлхий дээр амьдарж байгаа бүхэл монголчуудыг энэ хамруулах ойлголт гэж үзэж байгаа. За энд бол Бурайд, Өвөр Монгол, Халимог, Тува одоо гэдэг юм уу те Монгол гэсэн энэ одоо өөрийгөө хэлдэг Монгол одоо эсхий дуурахтан энэ монгол хэл язгуурын хүн болгон одоо нэг шүтэнтэй бай гэдэг тэр шүтэн Бурхан халдун бай гэдэг анхны биднүүсийн одоо хүсэл зорилгоор бол одоо яригджсэн тэр үеийн томьёолоор бол ингэж л томьёологдчихсэн. За мөн одоо Бурхан халдун хайрхныг бол тухайн үед одоо монголчуудын сүр хүчний бэлэгдэл болгож
тухайн одоо тий шонхор шувуу гэдэг юм уу, бэр цэцгий гэдэг юм уу тий ингээд одоо үндэсний бахархалт болгож байсан л та. Тэгэхэд Бурхан Халдван хайрхныг бол монголчуудын сүр хүчний бэлэгдэл болгож одоо энэ үндэсний бахархалт хайрхнаар зарлж байсан. Энд бол ойлголтод бол бүх одоо монголчууд орно гэж одоо бодох ёстой гэж бодож байна. За 2015 онд дэлхийн соёлын өвөр бүртгэсэн. 2017 онд одоо түрүүн бас одоо урт насангаа ярьжсэн тийм ээ. Биднээс одоо дэлхийн соёлын өвд бүртгүүлэх гээд ажлын хэсэг гээд биднээс явж байсан одоо энэ урт насангаа дүүрэн жаргал гээд анх 11 онд одоо биднээс 2 сайд яамны сайдын ажлын тушаалаар ажлын хэсэг байгуулаад цас суданд явж байгаасаа хавуулаад тийм явж исэн хүмүүс одоо цуг явж исэн хүмүүс байл. За ингээд одоо дэлхийн соёлын өвд одоо бүртгэгдсэний дараагаар бол бас яг Монгол улсын газар нутаг дээр Бурхан Халдван гэдэг хайрхан чинь газрын зураг дээр тэмдэглээгүй байна гэдэг. Тэгээ 17 онд одоо бас манай байгууллагаас бас санал болгон одоо улсын их хурлын тогтоол гаргаж одоо 20 дугаар тогтоол гарч одоо 2 сарын 17 оны 2 сарын 9-ний өдөрт одоо Хинтийн хан уулын 2361.5 тоот өндөрлөгийг Бурхан Халдван гэж одоо тэмдэглэж өөрчлөх юм их хурлын тогтоол гаргуулж одоо өөрчилж байсан. За тэгээд төрийн ёслолын маань бол ингээд ягаад юу ачив би энэ ч нэс өөрчлөлт байгаа юм уу? Төрийн ёслол маань ингээд жил ирэх тусам ингээд өөрчлөлтүүд ингээд гараад яваад байгаа. 95 оноос 2002 онд гэхэд бүр Тэнгэрийн овоон дээрээ очиод одоо бүгдээрээ ингээд итэ бодагаа тавиад ерөнхийлөгчгөө бүх одоо зэргийн хар сүлттэйгээ ард иргэдтэйгээ ингээд очиод тахидаг байсан. Одоо тэнд одоо эхний одоо 2 3 тахилгаан дээр бол одоо бөөнөр маань очиж Тэнгэрийн овоон дээр одоо бөөлөөд за дунд овоон дээр ламнар маань ном уншаад буугаад ирэхэд ламнар маань одоо бүх хүмүүсийг одоо тойруулаад ерөнхийлөгчтэйгээ бүгдээрээ тойроод бэлэн овоон дээр ингээд тойр сууж байгаа бүгдээрээ даллага аваад залбирч мөргөө сууж байгаа даллага аваад итэ будаа овооны хишиг гээд бүх хүмүүст итэ будаа тараагаад тэгээ биднээс одоо авч хөртөөд ингээд явдаг гэсэн. За сүүлдээ ингээд дахиад ингээд өөрчлөгдөд 14 оноос хойш бүр Тэнгэрийн овоон дээр нь бүгдээрээ гардаг байснаа Тэнгэрийн овооны доотлолт нь бэлдэн аваачаад ингээд элбэг төрж ерөнхийлөгч тэр Тэнгэрийн овооны овоог нь буулгаад ингээд тэнд одоо жишээлхэд ингээд дахиад ингээд тагтдаг болсон. За ингээд 15 оноос одоо ер нь бол гол тахилгын юунуудыг нь хэрлэнгийн дээд цагаар л одоо хуучин энэчнээс одоо ингээд дахиж ийс боломжтой байна гэд. Ингээд ард иргэдийг нь бол тэр хэрлэнгийн дээд цагаар л ойлгоод бүх зэргийн хар сүлд эднүсийг ингээд хүмүүс ингээд дээр одоо хайрхан дээр очиод ингээд дахиад эхэлсэн. За одоо ингээд энэ ингээд эднүс маань ингээд өөрчлөлт ингээд яваад байна л да. Тэгэхээр биднээсийн хувьд бол одоо тэгээ одоо цааш нь явал та. Тэгэхээр цаашаа яваад байна үгүй юу? Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг биднээс нэг талдаа яг ингээд нэг юм тогтсон нэг юм дэг жайганд оруулахгүй л ерөөсө болохгүй болчихдог. Энэ нь одоо биднээс одоо ламнар тахиж яах гэдэг юм уу, бөөнөр тахиж яах гэдэг юм уу, энэ утгаараа биш. Ер нь бол энэ Бурхан Халдван хайрхныг яагаад дэлхийн өвд бүртгэсэн юм бэ гэх юм бол хүн төрлөختний өмнө монголчууд их эзэн Чингис хаанаас хойш өдий болтол энэ тахилга тайлгын зан үйлийн одоо юмыг ингээд хадгалаад ирсэн гэж байгаа биднээс дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Тэгсэн ирнэ нэг хадгалсан зан үйлийг одоо яаж ийнэ гэхээр тухайн үед одоо ямар ерөнхийлөгч гарснаас шалтгаалаад үгүй бол тухайн үед журман дээр аймаг нийслэлийн засаг дарганаар одоо энэ юуг зохион байгуулна гэж заасан. Тухайн үед одоо аль одоо ямар хүн тэр аймгийн засаг дарга байгаас шалтгаалаад ингээд бүх дэгүүдийг нь ингээд өөрчлөлт өгдөг. Тэгэхээр ингэж өөрчлөмөөргүй нэг юм хатуу тогтсон юунд ингээд одоо жишээлхэд би ингээд сая одоо тэр соёл тэ докторийн ярен дээр гарлаа шүү. Орцсих бол огт өөрчлөгдөгөө 700 гаруй жил ингээд яваад ирсэн тэ. Тэгэхэд
Бурхан албаных маань одоо 95 оноос хойш ингээд 4 5-тай хурцлагдсан. Тэгэхээр ингмээргүй те энийг нэг тогтсон юмд одоо оруулах зайлшгүй нэгдүгээр шаардлагатай байна. Энэ бол бүр хуульчлан тогтоох одоо шаардлагатай гэдэг. Тэгэхээр энийг одоо Монгол Улсын ерөнхийлөгчд одоо өргөн барих гэж байгаа биднээс ажлын хэсгээс гарч байгаа дүгнэлтэнд бол тусгаалan оруулахаар одоо бас ийм ажил хийгдэж байна. За бас нэг асуудал нь байгаа нь бол одоо энэ тахилга 5 жил болоод одоо 6 жил болох юм уу? Дараагаар нэмэгдээд байвал 7 жил 10 жил нэг удаа болох юм уу гэхээр энээс болоод тахилгын одоо тэр нөгөө дэг жаягийг одоо жишээлхэд мэддэг хүмүүс нь байхгүй болчихно, ховордчихно тийм ээ. Одоо ямар ном судраар одоо тахихыг ч одоо жишээлхэд одоо ингээд мэддэггүй зарим нь үр хөөгттэй уламжилсан байдаг, нөгөөх нь одоо алга болцсон ч байт юм уу. За ингээд янз бүрийн ийм асуудлууд үүсээд ирдэг учраас биднээсийн одоо гаргаж байгаа одоо бас нэг санал бол ер нь бол 3 уул хайрхтайгаа бол тий 3 жилд нэг удаагаараа дахиад за дээр нь одоо энэ одоо язгуурын одоо энэ анханасаа дахиж ийсэн. А дээр нь нэг одоо жишээлхэд бурхан албаныг дахиад хангаан нуруунаас говьоос баруун талаасаа гэдэг юм уу 3 уулыг давхар одоо ингээд тэр жилэн тахидаг байдлаар ингэж хийхгүй бол одоо бас энэ тахилгын уламжлал маань бол хэтэрхий бас ингээ холдоод ирэхээр бас асуудалтай байна. Тэгээ энэ нөгөө ерөнхийлөгч өөрөө очин энэ төр гэсэн учраас юу яах юм бол зөвхөн одоо 3 уул хайрхандаа заавал одоо жишээлх юм бол очдог бусдад нь уул хайрхтууд өөсний өөрийнхөө тааллаараа оролцдог ч гэдэм юм байдлаар зохион байгуулвал одоо болох юм а гэдэг тийм ээ. Ийм саналыг бол бас оруулж байгаа. За бас нэг асуудал нь бол ер нь бол энэ уул хайрхтыг тахихад нэг биднээс энэ аялал жуулчлалыг одоо жишээлхэд биднээс хөгжүүлнэ гэдэг ингээд ярьж байгаа тийм. Жишээлх юм бол одоо 25 онд бурхан алдааны тахилга болно. Одоо мөрдөгдөж байгаа журмаар 25 оны хэдэн сарын хэдэнд болохыг бол одоо хинч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг тогтсон цаг хугацаатай болгох хэрэгтэй. Одоо миний бодлоор бол жишээлх юм бол одоо зуны ихэнх сарын тэрэгэл сартаа 16 гэж Чингис хааны одоо төрсөн өдрийг маргалдаад байдаг бол тэр өдөрт нь одоо жишээлбэл бурхан алдааны тахилгыг хийчдэг ч үт юм уу. Ямар нэг юм учир холбогдлыг ингээ холбогдуулаад хийчдэг ч үт юм уу те. Нэг тогтсон цаг хугацаатай байхгүй бол энэ өдөр сайн өдөр, тэр өдөр муу өдөр гэдэг ингээд ялгасаар байтал зарим нь 6 сар гаргаж байгаа бурхан алдааныгаа тахижсэн тохиолдол байгаа. Зарим нь 5 сарын 31, 5 сарын 10 хэдэн тэгэл янз бүрийн тахилга хийгээд байхаар энд биднээс аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг юм уу. Энэ одоо тий энэ тахилгыг одоо жишээлхэд орцын тахилгатай адилхан ийм тий олон нийтэд энэ бурхан алдааны тахилга болоход өөр Монголоос, Бурятаас, Халимгаас, Туваагаас дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж оролцох энэ боломжийг биднээс хангаж чадахгүй. Гинтхэн байж байгаа л нууцаар одоо бараг нууцаар маягтай гинтхэн тов тогтоогоол тагчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо бас тодорхой цаг хугацаанд одоо энийг бол заавал одоо тогтоох ийм одоо шаардлагатай. За мөн одоо биднээсийг тэр одоо сая тэр нөгөө хин наран гэрэл докторын одоо ярьсан одоо тэр Хэрлэнгийн дээд цагаан арлын алтан юлдийн овоо гэж байсан юм лээ хуучин. Тэр Хэрлэнгийн дээд цагаан арлын алтан юлдийн овоо гэдгийг одоо 13 онд Балчин ям гэж одоо өвгөн байсан талигаж авсан. Тэр өвгөн надад анх үзүүлээд энд одоо ингээд ийм алтан юлдийн овоо байсан юм аа гэд. Тэр газарт нь очисон одоо энэ бурхны одоо ингээд те шавар бурхны хуруу одоо ийм нэг гуу одоо тэгэл цөөхц одоо янз бүрийн тиймнүүд тэр нэг жоохон хонхор өв сургацсан газарт ингээд эвдэрсэн хэмхэрсэн янз бүрийн юмнууд байсан. За энийг нь биднээс цуглуулж аваад дамжаав хамтаа ярьж байгаа тэр Хэрлэнгийн дээд цагаан арлын алтан юлдийн овоог 14 он сэргээсэн. За бүр 20 хэдэн километрийн наадлаас тэр Хэрлэнгийн гол өксүүлж тэгээд тэрэлжийн голоос одоо 10 хэдэн машин чулуугийн зөөж аваачаад ингээд дамжаав хамтаа нийлж байгаа биднээс ингээд сэргээлээ. Ингээд сэргээсэн чинь ингээд тэнд бас асуудал үүсэж эхэлсэн. Яасан гэсэн чинь энэ тэндгүү одоо янз бүрийн бөөнөрч гэдэг юм ингээл янз бүрийн одоо зан үйлүүд хийгээд ингээд ерөөсөө нэг газар тогтож өгөхгүй байсан байхгүй. Тэгээ байжсэн чинь цагаана Балчин ям гэдэг одоо өмнө говийн одоо төвөгч
Балжин ямгаа над дээр орж ирээд Бурхан Алдуун уулын тухай нэг дуу би зохиосон. Энэ дуунд одоо хөшөө хийгээд бид тэр цагаан харал дээр ч аваач тавьмаар байна гэд над дээр орж ирсэн. Тэгээ би Балжин ямгаад яг тухайн үед бол бас хэлжсэн. За Балжин ямгаа уучлаараа таны зохиосон дуу яг Бурхан Алдуун дээр очиод ингээл тэ цагаан харал дээр хийхэд хүндэднэ. Танд хүндэдэн шүү. Тэгэхээр 13 дугаар зууны үеийн монголчуудын сүлд дуун Эртний сайхан гэдэг тэр дууг мөн гэж эрдэмтэд нь бүх тогтоож байгаа бол тэр л дуун дээр хэдүүлээ хөшөө бэрээ гэд. Тэгээд тэр хөшөө цогцлборыгоо нөгөө овоо өднөөсөө бүгдийг нийлүүлээд тэр хөшөө цогцлборыг одоо наран гэрэл доктор тэр гэрэл хорцоогоо эднээс зургийг хийж агаад одоо ингээд барьсан. Ингэснээрээ тэнд монголчууд монгол хүн болвол буддист байна уу, тэнгэр шүтлэгтэн байна уу, христ байна уу, муслим байна уу, тэ католик байна уу. Одоо ямар ч шашин шүтлэгтэй байхаас үл хамааран бүх хүн соёлын асуудал болоо тэр хэрлэнгийн дээд цагаан ардлаас одоо Бурхан Алдуун хайрхандаа одоо тэ хүслэх, залбирах, мөргөх, аялал жуулчлах, очих ийм боломжийг одоо нээж байна гэж одоо биднээс үзээд энэ одоо хөшөө цагсбарыг бол бас хийсэн. Тэгэхээр энэ газараас нь хэрлэнгийн дээд цагаан ардлаас одоо төрийн тахилгыг хийх ийм одоо саналыг одоо бас манай энэ ажлын хэсгийн хэм маань бол ярьж байгаад төрүүчийн хурлуудаар бас санал нэгдсэн байгаа. За бас нэг асуудал байгаа. Бурхан Алдуун хайрхан дээр бүх зэргийн хар сүлдний тахилгатай гэж байна. Тэгэхээр бүх зэргийн хар сүлдний тахилгатай 95 98 он хоёрт тахилган дээр их хар сүлд байсан. Тухайн үед одоо Батлан хамгаалахын сайд Жаданбаа сайд байсан. Жаданбаа сайд бүх зэргийн их хар сүлдийг авчихсан. Эднээс хойш дандаа дагвар сүлд очиод. Тэгэхээр нэгэнт их хар сүлдний тахилгатай гэдэг одоо тусгаалan ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол одоо бас л Батлан хамгаалах ям жанжин штабт одоо ерөнхийлөгчийн зүгээс одоо энэ асуудалтай журманд нь өөрчлөлт оруулдаг юм. Бүх зэргийн хар сүлдний тахилгыг одоо заавал тэр Бурхан Алдуун хайрхны тахилгатай бол хамтдагч хийх юм бол бас ер нь бол зайлшгүй шаардлагатай гэдэг саналыг бол бас гаргаж байгаа. За тэгээд цаашаага өөр юу вэ? За мөн одоо энэ журман дээр одоо биднээс ингээд оруулахад ийм асуудлуудыг оруулъя гэдэг саналуудыг бас энэ бас ажлын хэсгийнхээ тайланд бас тусгаад за энэ дээр бол жишээлбэл тухайн засаг дарга нээж удирдах явуулна гэдэг энэ маань нэг гол нөгөө янз бүрийн өөрчлөлтийг хийгээд байгаа асуудал маань ерөөсөө энэ шүү дээ. Нөгөө засаг дарга болгон ерөнхийлөгчийг очиход одоо өөрийгөө харуулах гэсэн амбицийг тэнд гаргаал тийм ээ. Тэгэл янз бүрийн уран сайхны тоглолтууд одоо Бурхан Алдуун хайрхны одоо тэнгэрийн оон дээр одоо жишээлхэд нэг тийм маа нутгийн одоо дуучин аваачаад мотор асаагаад микрофон тавиад дуулуулж исэн тохиолдол ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байхгүйгээр энийг бол яг тогтсон дэг жаягаар ингээд явдаг. Тэгээ биднээсийн хувьд бол одоо жишээлхэд миний хувьд бодож байна л да. Соёлын асуудал талаас энэ бол хатуу тогтсон дэг жаягтай юм чи энийг бүр ерөнхийлөгчийн зүгээс ингээд хатуу хуульчлаад жишээлбэл соёлын асуудлыг хариулж байгаа одоо Чимболдор даргаан газарт ч байт юм аачаад ингээд тавьсан байдаг. Зөвхөн энийг мөрдөж энэний дагуу үеийн үед тахин шүү гэдэг юм уу та. Тэгээд ер нь бол тэр нөгөө одоо дархтуудын тухайн асуудал яригдлаа. Бурхан одоо орцсон энэтэй адилхан одоо Бурхан Алдууны урянхны тухай бас асуудал яригдах байгаа. Би Саруул ахыг ярил одоо тэр тухай асуудлыг бас ярих байхаа гэж бас бодож байлаа. Ийм асуудлуудыг зүгээр биднээсийн зүгээс бол одоо энэ ажлын хэсгийн зүгээс бол санал болгож байгаа. Тэгээд одоо энэ хэлэлцүүлгийн үед дээр одоо бас асуугаад ярилцахад бас нээлттэй болох болоо гэж бас бодож байна. Ер нь бол одоо яг төрийн тахилгатай уул хайрхтын тоо 13-аар одоо хязгаарлана гэсэн ямар ч одоо тийм баталгаа бол байхгүй шүү дээ. Цаашаа ингээд одоо нэмэгдээд яваад байх юм бол 6 жил болоод одоо нэг хүн бас энэ нэг ноён уулын юун дээр бас яригж яхад нэг хүн санал гаргаж ирсэн. Одоо 12 уул хайрхан байна. Тэгээд
ерөнхийлөгч одоо ингээд жил болгоо жилд ингээд одоо уул дахихаас өөр юм хийдэг юм шиг ингээд бах уул дамжиж явуулах гээд болохгүй байна. 12 жилд нэг удаа тахиж ил та гэж ярьж ирсэн чи өдөрхөн байгаа шүү дээ. Тэгэх юм бол эн чинь тий бараг одоо нэг үе ингээд өнгөртөл тэр уул хайрхны тахилгын зан үйл бүх юмнууд нь бол өөрчлөгдөнө. Тэгэхээр жил болгон одоо 3 жилд нэг удаа бурхан халдууны тахилга хийгээд бүх уулууд бол 3 жил нэг удаа дахиад явах нь шүү дээ. Тэгээд бүх цэргийн хар сүлдээ бол жил болгон дахиад орон нутгийн одоо тэр тахилгууд хүмүүс одоо өөснөө очиод одоо дахих тэр үйл нь бол үндсэндээ ямар нэгэн хугацаа авахгүй хорой авахгүй. Энэ юун дээр бас нэг санал болгож байгаа юм нь бол одоогоор бас мөрдөж байгаа нэг юм байгаа. Тэр бол Бурхан Халдуу уулын тахилгатай жил Хинтээ аймгийн нутаг дэвсгэр дээр хойд талын даа ялангуяа хойдлын бүх газруудад Бурхан Халдуун хайрхны тахилгаас өмнө нэгч том жижиг овооны тахилга хийдэг. Бүгд их хайрхны тахилгатай жил их хайрхны тахилгыг хүлээж агаад их хайрхны тахилгаанд дараал хийдэг. Энэ бол бас одоо уул хайрхтыг одоос тэ хүндэлж байгаа тэ эренбэлж байгаа бас нэг юм асуудал байгаа. Тэгэхээр энийг одоо бүх одоо лам нар маань ч гэсэн одоо энэ бөөнөр маань ч гэсэн одоо энэ уул одоо тахилга одоо янз бүрийн юм хийдэг бүх юуг эндээ мөрдөж явчих юм бол одоо жишээлбэл одоо ингээд сутаа хайрхны тахилга боллоо гэхэд тэр хавьд одоо тухайн тахилгатай жил нэгч одоо их баг уулуудыг одоо тахилга төрүүлж хийхгүй заавал нэг хайрхны тахилгыг л хүлээнэ гэсэн үг шүү дээ. Ийм байдлаар оруулал бас зүйтэй юм болоо гэсэн юм бас бодолтой байгаа. За тэгээд одоо хилцүүлгийн үед одоо тодорхой юмнууд байл тэ ярилцъя. Баярлалаа. За хашмаргад дараад баярлалаа. Үнэхээр Бурхан Халдуу хайрхны төрийн тахилгын дэгжээг бүр зайлшгүй хэрэгтэй. Альва соёл гэдэг бол өөрөө хим хэмжээ тогтсон дэгж аяг түүгээрээ өөрийнхөө мөн чанар илэрх хэлбэр бүх зүйлээ бол илэрхийлж яадаг. Гадаад илэрх хэлбэр төдийгүй дотоод мөн чанартай өөрийнхөө хим хэмжээт одоо шин чанараа алдах юм бол тэр соёл өөрөө оршин тогтнох боломж нь байхгүй болдог. Тэгэхээр энэ Бурхан Халдууны тахилга гэдэг бол өөрөө цогцлбор шинжтэй маш одоо том соёл монголчууд бидний оршихуйн гол үндэс болсон юм зүйл. Тэгэхээр энэ өөрөө дэгж аяггүй, замбраагүй, эмх замбраагүй, хэнд ч ойлгомжгүй юм байгаа нь өөрөө энэ соёлын өөрийн доктортой орших тэр чадвар бол суларсныг бол харуулж байна гэж ингэж ойлгогдож байна.